төшөө үздэг, ард уран муу хэлдэг хэцүү хүмүүс болж байгаа ч. Энэ байдлаас гарахын тулд бид өглөөний өдрийн оройн зөв дадал зуршлыг хөвшүүлэх хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрдэм номын амтанд орох учиртай. Өглөө эрт буцсан хүн өдрийн цагийг хэмээ өнгөрүүлдэггүй. Өнгөрүүлж чаддаггүй болохыг би сүүлийн 330 өдөр мэдэрлээ гэсэн байна. Дундаж Монгол хүний цаг ашиглалтын талаар бас бичсэн байна л да. За энэ дээр гол зүйлийг дурдах юм бол миний сүүлийн 20 хэдэн жил монголчуудтайгаа амьдарсан туршлагаас үзэхэд дундаж монгол хүн тулгараад байгаа ийм асуудлууд байна гинэ. За нэгт нь болохоор үнэт зүйл ёс суртахууны чиг баримжаагүй болчихсон гэсэн байна. За яагаад гэхээр дундаж монгол хүн тохироо бүрдвэл хүчин хийхэд бэлэн, хүн мэдэхгүй гэж үзэл хулгай хийхээс ихгүй гэсэн байна. За магадгүй зарим хүмүүсийн хувьд их үнийн ордод зүйлж болно. Хоёрт нь ингэсэн байна. Амьдралын зорилго алсын хараа гэж байхгүй гэсэн байна. За яагаад вэ гэхээр байр машин авах зорилго тавьдагч түүнийхээ төлөө чармаадаггүй. Өдөр тутмын ажиллаа үлгэн салган хийсээр завдал гарвал Facebook усаар өдрийг барна гэсэн байна. За гуравт нь болохоор материаллык эд зүйлсийн тон шүглсэн гэд бичсэн байна. Яагаад вэ гэхээр хамгийн гоё, хамгийн сүүлийн үе, хамгийн үнэтэй бүхнийг авах гэж улаарна. Хамгийн гол нь хөвчлэн зөвхөн бусдад гайхуулах. Хүний өмнө аятайхан харагдах гэсэн адын хүсэлтэд хөдлөгдөн шунах хайр. Юм авах гэж улаарах хэрнээ түүнийхээ төлөө бас л зүтгэхгүй. Үлгэн салган явсаар, шуналтсаар, дэмий юмсад цагаа үрсээр өдрийг барна гэж хэлсэн байна. За дөрөвт нь болохоор цаг хугацааны үнцнийг мэддэггүй гэсэн байна. Цаг хугацааг огт тоолгүй гарын салаагаар урсгадаг хэрнээ гинэнд юмд дугаарлаж байхдаа эсвэл машин барьж явахдаа үнцнийг нь ухаардаг нэг гэмтэй. Өдрийг шал дэмий өнгөрүүлжгээд машин зам дээр гарч ирэх үед аль хийн хүнээс илүү хурдан зорьсон газараа хүрэх гээд дайрчдаг. Зарим нь бүр хүндгүүчтэй хүн дээвэрлэж яваа дөрвөн тусламжийн машин унжаа юу гэлтэй. Осол аваар хийх шахан байж уран жолоолгоо үзүүлэн гэртээ эсвэл ажил дээрээ иржгээд Facebook, YouTube ороод сууж байгаа.
өглөө шүү дээ. Өглөө бол өдрийн хамгийн гайхамшигтай үе. Зун бол шууд чиргээд л, өвөл бол одод анивчаад л. Гол нь хүн хамгийн ирж хүчтэй байдаг. Садарах зүйл хамгийн багтаа үе нь өглөө юм болов уу гэж надад санагдсан. Бас тоо мэдээлэлээр батлагдсан. Тиймээс энэ чухал цагийг унтаад өнгөрүүлчихгүй л хайр шүү дээ. Монгол хүн бүр үр хүүхэд гэр бүл өөрийнхөө төлөө бүр цаашлал улс орныхоо төлөө хамаг амьтны төлөө өглөөг эртлэн хөгдөж өөрийнхөө хурцлах хэрэгтэй, ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Сайшо Хирошогийн өглөөний хүн цаг хугацааг захирах нь гээд номыг манай монголчууд ихээр унширсан хэд хэдэн удаа дахин хэвлэгдэх шиг болсон билээ. Би ч яг тэр үедээ номыг уншаад өглөө эртлэн босож сурахыг хүсч хичээсэн боловч нэг л болж өгөөгүй. Учир нь яг өнөөдөр хэрэгжүүлээд эхлэх практик зөвлөгөө багтаа барьцшгүй эд шиг санагдсан биз. Тиймээс би өөрийн бие дээр туршиж үр дүнг нь мэдэрсэн.
Маргааш өглөө эрт босоогүй бол зорилгоо мөдгөрөхгүй гэдгийг сан. Хоёрдугаарт утсаа орноос хитэн алхмын зайтай тавь. Би зорилгоо олоогүй байхдаа 3 зэрэг сэрүүлэг хоол зайтай тавьж үзсэн ч бүгдийг нь унтрааж хаад унтаад өгдөг байж лээ. 3-дугаарт өглөө сэрүүлэг дуурах үед дотроо 5, 4, 3, 2, 1 гэж тоолоод шууд босож сэрүүлгээ унтраа. Өглөөний зуршлыг эхлүүлэх гол гэсэн үг. Сэрүүлгээ унтрааж хаад шууд амаа угаа энэ алхмыг л хийж өгвөл тэгээд л болоо. Харин хийж чадахгүй бол буцаад унтаач гарцаагүй. 5-дугаарт нэг аяг ус уу. Өглөө би нэг л биш байдаг нь 7-8 цагийн турш огт шингийн муугаагүйтэй холбоотой. Тиймээс нэг аяг ус уувал илүү ирч хүчтэй болно. 6-дугаарт дасгал хөдөлгөөн хий. Магадгүй сүнэ. Гар дээрээ эсвэл дурнаг дээр. Яагаад гэвэл дасгал хөдөлгөөн өглөө эрт хийснээр цусны эргэлтээ хурц суулт архин туйчих цусны хэмжээж ихсэн. Яагаад гэвэл толгоогоо ажиллуулах хэрэгтэй л гэсэн үг. 7-дугаарт бараг л бясалгал хий. Амьсгалаа удаа гаргахдаа анхаарлаа төвлөрүүл. Өөр юу ч битгий бод. Эсэн бусын юм бодогдвол дахиад анхаарлаа төвлөрүүлэх гээд оролдоод байгаарай. Ганц минут хийсэн ч маш их амар амгалан мэдрэн. Мөн л тархин сэтгэл санаад тустай. Өглөө эрт босож чаддаггүй хүмүүс яарч сандарсан ундуу байдалтай өглөө өгддөг бол өглөөний хүмүүс тэгдэггүй.
сони юм байгаад үгснээ чиний талаар бодоод суух юм бэ гинэ. За дөрөв дэх нөгөө нэг зөвлөгөө нь болохоор өөрийнхөө байж гэх шиг гэсэн байна. За яагаад гэдгийг одоо бүгдээрээ сонсъё. Хамгийн өөрийнхөө байгаа хүмүүс хаана байгааг мэдгүй. Та нар юу гэж бодож байна? Наран туулын гадна бөөвийгөд явж байгаа. Өдөр бүгнийг өөрсдийнхөө өнгөрүүлж байгаа тэр аригчд. Би өөрийнхөө байсан бол үдэд 10 жилээ төгсөөгүй, ажил мэргэжилгүй, аав ээжээрээ тижээлэгдэд гэртээ хэвтэж байгаа. Миний тухайн үед хэмээр санагдсан өөр юм үссэн зүйл төр шүү дээ. Өөрийнхөө байгаагүй хүчинд өөрийгөө хүчилсний хүчинд өөрөө хичнээн дургүй байсан ч их сургуульд орсон, ажилд орсон. Хүнээс гуйлгуугаар хараамаа авч явах боломжтой болсон. Тиймээс хүүхдээ Харвардд сургаж байгаа хэмжээний бенчинтэй боловсралтай болж хаад өөрийнхөө байгаарэ. Энэ нь өөрийгөө хөгжүүлнэ гэд байнга өөрийгөө хүчлэн гэсэн үг биш. 100 өдөр л хичээжгүй л аяанда чиний нэг хэсэг болж эхэлнэ. Өөрийгөө хөгжүүлж сэтгэлийн таашаал авч болно. Өөрийнхөө зорилгод хүрэхийн төлөө хичээхэн тоглоом архинд маань сургаас ч их сэтгэлийн зингэлийг мэдрүүлдэг болно. Тэр болтол хичээж чадвал цааш зам саадгүй гэдэгт би итгэдэг. Чиж гэсэн эдгээрээ хөгжүүлээрэй. Өглөөг эрт хүчтэй өгдөж зорилгынхоо төлөө хорон мөч бүрийг алдалгүй хичээгээрэй гэж бичсэн байна. Вау, надад үнэхээр таалагдлаа. Та нар бас өөрсдөө асуугаарай. Та яг өглөөний хүн үү биш үү гэдгийг. Бас өглөө хэдэн цагт хөвчлэн босдог талаараа. За би бол яг үнийг хэлэхэд бол өглөө хичээлдээ явахын тулд өглөөрт босдог. Тэрнээс би амарч явах үед бол өглөөрт босдоггүй. Тэгэхээр би өглөөний хүн биш. Би бас нэг подкаст сонсч байсан юм байна. Нэг монгол огны тэр огны нэг хэлсэн үг амар таалагддаг. Хүн бүрт яг гэж л 24 цаг оногдсон байдаг. Харин тэр 24 цагийг хэрхэн яаж өнгөрүүлэх, яаж ашиглахыг хагцгүй чамаас өөрөөс ч шалтгаална гэд би тэр үгэнд бүр амар дуртай. Хитими цагаа үрээд суух. Утгагүй юм шиг надад санагдаж байна. Яагаад ч өглөөрт босмоор санагдаж байна. Бүр амар их. Надаа яг энэ блог үнэхээр их таалагдлаа. За би нөгөө бичлэгийн өрөөд өндөрлөө. Тэгээд та нар минь жоохон ч гэсэн зөвлө ойлгож мэдэж авсан бол өглөөний хүн болгохын тулд маргааш гэж хойшлуулгүй өнөөдөр хичээгээрэй. Маргааш өглөө